хүн ажил хийхин тулд, багийн гишүүн байхын тулд, амжилттай ажиллахын тулд ямар гурван зүйлийн хослолыг хувь хүний хөгжил талдаа анхаарч ажиллавал илүү карьерийн өсөлт хөгжилтэй байх боломжтой гэдэг талаарх өөрийн хийсэн судалгаа, за зарим нэг практик асуудлууд жишээнүүдтэй хослуулан ярих гэж бодож байна. За тэгээ үндсэн сэдвлүүгээ шууд оръё. Тэгээд би өөрөө барилгын салбарт ажилладаг хүн. За би барилгын төслийн менежер хий гэж бодвол ажлын байрны зар жишээлбэл хайна гэсэн үг тийм. За тэгээд жишээлбэл төслийн менежерийн ажлын байрны зар дээр юу гэж байна вэ гэхээр ажил олгогчдын зүгээс ерөөсөө мэдээж тэр хүн бол мэрэгжлийн ур чадвартай байх хэвээр. За тэгээд мэдлэгтэй байх хэвээр, боловсралтай байх хэвээр тийм. Нэг зүйл ингээд бас салшгүй тогтмол ямар ч зарын доор хувиршгүй шахуу ингээд тогтмол бичигдээд байдаг нэг зүйл нь багаар ажиллах чадвартай, өөрийгөө илэрхийлэх чадвартай. За тэгээ юу гэдэг нь те ажилч хичээнгүй. За тэгээд бусдыг ойлгодог ч гэдэг юм. Ийм хандлагад суурилсан шаардлагууд бол бас түгээмэл болсон байна. Тэгээд яагаад тэгвэл энэ шаардлагуудыг ажил олгогч нарт тавиад байгаа юм бэ? Энэ ямар нэгэн үндэслэлтэй юм уу? Тэр нь тийм чухал юм уу гэдэг талаар би бас та бүхэнтэй ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр миний хувьд бол яг энэнийг 2013 оноос хойш ажиллаж эхэлснээс хойш л ерөнхийдөө ингээд өөрийн биеэр туулж одоо хүртэл ингээд явж байна. Тэгэхээр 2013 онд бол би албан ёсоор нийгмийн даатгал төлөөд ажиллаж эхэлсэн. Тэгтээ надад юу байсан бэ гэхээр надад бакалаврын диплом л байсан. Өөрөөр хэлбэл надад тодорхой хэмжээний онлайн мэдлэг байсан. Тэгэхээр энд харуулж байгаа гурвалжин та бүхэн анзаарч байгаа бол хүнд онлайн мэдлэг байхаас гадна тэрийг хэрэгжүүлэх, тэрийг ажил хэрэг болгох, бодит гүйцэтгэл болох ур чадвар байх ёстой гэдэг тийм санаа байгааг харж болно. Тэгээд хамгийн дээдэлд хандлага байх ёстой гэдэг санаа. За тэгэхээр энэ гурвалжин би ингээд хаанаас олж харсан юм бэ гэдэг бас ингээд асуулт байна л да. Миний хувьд бол сүүлийн 2 жил сургалт явуулж байгаа. Тэгээд сургалт яагаад явуулах болсон шалтгаан нь ерөөсөө энэ гурвалжинг л хүмүүст хүргэе тий. Сургалт гэхээр нэг дан мэдлэг олгоод ямар ч ур чадвар байхгүй баахан мэдээлэл олгочоод дуустдаг сургалт баймааргүй байна. Дээрэс нь хүний хандлагыг бас тэр сургалтаар багч болов зөв тийшээ чиглүүлж тий. Энийг хийвэл болдгийм байна. Дахиад өшөө илүү сурыг гэдэг тийм хандлагыг суулгах юмсан гэж бодсны үндсэн дээр сүүлийн 2 жил бол онлайн болон захиалгат сургалтуудыг хийж байгаа. За тэгээ мэдээж коучинг үйлчлэгийг хийж байгаа. За тэгээд энэ маань тодорхой хэмжээнд зарим хүнийг бас өөрчилж байгаа гэж харж байна. Тэгээд надад тийм фидбек ирж байгаа учраас би тэгж бодож байна. Тэгвэл би яг энийг хаанаас олж харчаад ингээд бодит ажил хэрэг болгох гээд яваад байгаа юм байна те. За тэгэхээр бол миний хувьд 2 их сурвалжийг дурдъя гэж бодож байна. За нэгдүгээрт project management миний ярих дуртай сэдвүүдийн нэг байгаа. За хоёрдугаарт инженеринг. Би өөрөө барилгын инженер хүн. Тэгээ бас миний ярих дуртай сэдвүүдийн нэг. Тэгвэл project management-ийн хамгийн өргөн хэрэглэгддэг стандартуудын нэг нь эмхэтгэлүүдийн нэг нь PMBOK guide байгаа. Project Management Body of Knowledge. За энэ PMBOK guide-ыг Project Management Institute гэдэг тийм олон улсын Америк төвтэй байгууллагаас гаргадаг. Тэгээд дэлхийн 180 оронд энэ стандартыг хүмүүс хүлээн зөвшөөрч хэрэглэдэг байна. Яагаад гэвэл хэрэглэхэд тохиромжтой учраас. За тэгэхээр энэ дээр ингээд энэ PMBOK guide дээр юу гэж төслийн менежерт байх ёстой авиас чадварын нийлбэрийг энэ 3 зүйлийн нийлбэрээр ингэж тодорхойлсон байна л да. За тэгээд та бүхэн харж байгаа бол энэ дээр нэгдүгürt бол мэдээж техникийн project management-ийн ур чадвартай байх хэрэгтэй. Project management-ийг хэрэгэлдэг байх хэрэгтэй. Тэрийг тодорхой техник аргачлалтаа эзэмссэн байх хэрэгтэй гэдэг гурвалжингийн нэг тал байна. За нөгөө талд стратеги болон бизнесийн менежментийн ур чадвартай байх хэрэгтэй гэсэн энэ бас хэсэг байна. Дараа нь болохоор leadership буюу бусдад нөлөөлөх, бусдыг манлайлах, бусдыг идэвхжүүлэх гэх мэтлэн. Ингээд багийг удирдан чиглүүлэгч тийм бас ур чадвартай байх хэрэгтэй гэдэг ийм шалгуур өөрөөр хэлбэл ийм авиас чадварын гурвалжин эднэр гаргаж ингээд бас төслийн менежерүүд та бүхэн ийм болоорой гэдэг ийм саналыг ийм гаргалгааг эднэр дэвшүүлсэн байх нэ. Тэгэхээр бол ямар нэгэн салбарт ажиллаж байгаа төслийн менежер хүн
project management гэдэг зүйлийг мэдхээс гадна стратеги буюу бизнесийн удирдлагын бас зарим нэг ойлголтуудыг тэр төслийн удирдлагатайгаа холбоо тэр нь яг цэгүүд нь хаана огтлцоод байгаа юм бэ гэдгийг бас нарийг мэдчих шаардлагатай. Тэгээд гурав дахь чухал тал нь одоо leadership буюу миний энд ярьсан нэг хандлагатай холбогдож байна те. Хандлага гэдэг маань ингээ бусдаа багаар ажиллая, болгоё бүтээе, нэмийг өөрчлөе, шинжилье, илүү гоё хийл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ leadership гэдэг маань бусдыг дагуулъя, бусдыг өөрчлөе. Яг л те хандлага гэдэг зүйлийн одоо нэг төрлийн тийм үгээр илэрч байгаа, манлайл гэдэг үгээр илэрч байгаа нэг тийм хувилбар байна гэж би бол харж байна. За тэгвэл менежерт яг угаасаа ийм байх нь тодорхой. Наад хүн чинь ингээд олон хүмүүсийг удирдах ингээд зангидах хэвээр. За тэгвэл инженер хүмүүст бас энэ хандлага байх хэвээр мөн гэдэг талаар бас дахиад нэг үндсэлтэйгээр хариулъя гэж бодож байна. За энэ бол ялгаагүй Civil Engineering Body of Knowledge буюу иргэний барилгын инженерт байх хэвээр мэдлэгийн одоо үндсэн одоо хүрээнүүдийг үндсэн одоо 4 хэсэгт хувааж бүлэглэсэн байна л да. За тэгээ эндээс харахад нэгдүгürt бол foundational буюу үндсэн нөгөө суурь мэдлэгүүд математик, физик гэх мэтлэн байгалийн шинжилгээ ухаан ч гэдэг юм. Ингээд одоо суурь мэдлэгүүдтэй байх хэвээр тэр хүн. За дараа нь болохоор engineering fundamentals буюу те одоо барилгын механик одоо юу байдгийг материалын судлалын шинжилгээ ухаан ч гэдэг юм. Энэ юмнуудыг бас ойлгодог, мэддэг, хэрэгэлдэг байх хэвээр. Хоёрдугаарт техникийн ур чадвартай байх хэвээр. За техникийн ур чадвар гэдэг дээр эдгээр юуг тусгаж өгсөн байна вэ гэхээр хараад байхаар нэгдүгээрт ингээд шийдвэр гаргах, за эрсдлийг удирдлах, project management-ийг хийх гэдэг юм. Нэг тиймэрхүү зүйлсийг ингээд жагсаагаад бичсэн байгаа юм л да. За миний дахиад онцлох готойгоо нэг зүйл маань professional гэдэг энэ бүлэгт багтж байгаа. Нөгөө нэг хандлагын асуудлууд. Өөрөөр хэлбэл энэ дээр хандлагын асуудлуудыг professional гэдэгт хэсэгт оролцуулаад багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй. Үүрэг хүлээх, тэ үүрэг хариуцлагыг хүлээх чадвартай байх хэрэгтэй. Мэргэжлийн ёс зүйтэй байх хэрэгтэй. Гэх мэтчлэн ингээд энэ дээр бас ингэж оруулж өгсөн байна гэж харж байгаа. Тэгэхээр инженер байна уу, менежер байна уу? Ялгаагүй энэ хандлага, харилцааны ур чадвар, за soft skill гэж одоо бас ярьдаг тэ. Энэ одоо ажил хэрэг яг болохын тулд хүнээс шаарддаг энэ ур чадварыг хүн инженер, менежер хоёр заавал эзэмсэн байх шаардлагатай. Тэгвэл инженер биш, менежер биш хүмүүс одоо ийм юм шаардлагатай юм уу гэдэг асуулт дахиад гарч ирнэ. Тэгээ би дахиад хариулахад та бүхэн ер нь бол ингээд хайгаад үзээрэй. Skill гэж тавил тэ. Одоо надад байх хэвээр өөрийнхөө мэргэжлийг хүчлээд skill гэж тавил иймэрхүү юмнууд гарч ирнэ. За нэгдүгürt бол мэдлэг нэм байх хэвээр, ур чадвар нэм хэвээр, хандлага нэм хэвээр. Тэгэхээр инженер биш, менежер биш, өөр одоо ямар нэгэн хүн байлаа ч гэсэн энэ гурав заавал байж ижил одоо ажил хэрэг тухайн хүний одоо бодит гүйцэтгэл бол дээшлэх боломжтой гэж харж байгаа. За тэгээд энэ бичлэгийн гол зорилго нь одоо миний хувьд яг ямар мессеж өгөхийг хүсэж байна гэхээр одоогийн одоо ажил олгогч нарын тавьж байгаа ажлын байранд тавьж байгаа шаардлагын дийлэнхэд мэдээж автоматар мэдлэг байх хэвээр, мэдлэгтэй байх хэвээр, ур чадвартай байх хэвээр. За сүүлийн үед энэ ур чадвар гэдгийг чухалчилж авч үзэж байгаа. Тэдэн жилийн туршлагатай тим програм дээр ажилладаг ингэдэг тэгдэг. За энэ бол ур чадвар тий. За тэгвэл хандлага гэдэг юм ер нь дээр үеэсээ шахав байсаар ирсэн. За энэ бол тийм байх хэвээр тий. Одоо тий багаар ажиллах хэвээр, найрсаг хамт олон таныг хүлээж чинь илүү ачаал даах чадвартай, өөрийгөө дайчлах чадвартай. Хандлагын асуудлуудыг хүмүүс чухалчилж авч үздэг болсон байна. За яагаад энийг чухалчилж авч үздэг болсон байна гэж миний хувьд одоо бодож, ажиглаж хүмүүсээс ингэж харж байна гэхээр хичнээн одоо мэдлэг ур чадвартай хүн байлаа ч гэсэн тухайн хүний эзэмшсэн мэдлэг ур чадвар нь за ер нь бол маш удаан хугацаанд тэр яг нэг түвшний ур чадвараараа тэр өндөр түвшний бүтээмжийг гаргах боломжгүй болсон. Ягаад гэвэл техник технологи хөгжиж байна. Гараараа маш сайн зураг, шугам зураг зурдаг инженер өнөөдөр гараараа зураг зурах шаардлагагүй болсон байна. AutoCAD гэдэг програмыг хэрэглэж байна. За Revit, BIM технологи гэх мэтлэн ингээд бүр хөгжөөд явж байна. За AutoCAD-аар маш сайн зураг зурж исэн одоо 10 жилийн өмнө ингээд тухайн инженерүүдэд манлайлаад AutoCAD-аар маш мэргэжлийн түвшинд ажиллаж исэн хүмүүс өнөөдөр Revit гэдэг програмд гүйцэгдэж эхэлж байна тийм. Revit-ийг сурахгүй бол AutoCAD одоо барилгын тоцорч эхэлж байна. Гэх мэтлэн мэдлэг ур чадвар гэдэг зүйл бол өөрөө хуучирдаг. За тэгвэл энэ хуучирж байгаа ямиг тасралтгүйгээр өөрийгөө сайжруулах тийм мэдлэг ур чадвараа тасралтгүйгээр ингэж одоо шинжилж апдейт хийх цаг үетэйгээ тохируулахын тулд энэ хандлага гэдэг зүйл бол өнөөдөр хүмүүст аягүй чухал байдгийн байна. Менежерийн төвшөнд, инженерийн төвшөнд, за тэгээ ажилтны төвшөнд, мэргэжилтний төвшөнд энэ хандлага үйжиж өсөн дэвчих хандлага өөрийгөө хүлээн зөвшөөрөхтэй
миний мэдлэг ур чадвар хуучирчлаа. Би өөрчлөгдөхгүй бол болохгүй юм байна гэдэг ийм хандлага одоо байж иж энэ хүн бол өөрийгөө илүү дараагийн төвшөнд гаргах үйлдэл хийх боломжтой болтго юм байна гэдэг энэ мессежийг та бүхэнд ер нь их сурвалжийн үндэслэлтэйгээр хүрэхийг зорилоо. Тэгээд саяных бол нэлээд олон улсын шинж чанартай гадны байгууллагуудын гаргасан зүйлс байлаа. Гэхдээ 3 дахь жишээ нь болохоор Монгол зохиогчтой Монголын жишээнд Монгол хүний одоо сэтгэл зүйд тохируулан бичсэн би нэг номоос стати гэж бодож байна. За тэр ямар ном бэ гэхээр менежментийн психолог гэдэг Өө Ган Зориг гэдэг зохиогчтой ном байгаа. Тэгээд тэр ном бол яг л өөрийнхөө хэрэгжүүлж исэн зүйлс дээр тулгуурлаад өөрийн гэсэн одоо өрмөц бас санаануудыг дэвшүүлээд өөрийн гэсэн тийм одоо онол аксиом шийдлийг гаргаж ирээд ингүүл тэгж болохоор энэ бол ийм одоо зүйлс байна гэдэг тийм гаргалгаануудыг бас шинэ өнцгөр Монгол хүний сэтгэл зүйд тохирсон өнцгөр тэгсэн мөртлөө бас олон улсад чинь ингээд баталгаачих боломжтой хэрэглэгдэх боломжтой ийм хувилбараар гаргасан одоо тийм зүйл ном байгаа. Тэгэхээр энэхүү номон дээр болохоор одоо процессын сайжруулалт гэдээ ярьдаг те байгууллага нэг тушаал шийдвэр гаргаад эсвэл одоо те нэг процесс зураад журам гаргаад бүх юмыг өөрчилчихнэ гэж ихэвчлэн боддог. Тэгвэл энэ бол буруу юм аа. За ягаад буруу вэ гэхээр энэ бүх одоо механик энэ модон өөрчлөлтийн чинь цаана хандлага буюу хүний сэтгэл зүйн асуудал байдаг шүү. Байгууллага ямар ч хөнгүү байгууллага гэж байхгүй. Ганц хүнтэй байгууллага байсан ч гэсэн тэр байгууллага дотор байгаа ганц хүний сэтгэлгээ өөрчлөгдөхөөс нааш хичнээн дүрм журм гаргалаа гэд урт хугацаанд энэ бол бодиттой өөрчлөлтийг авчирч чадахгүй гэдэг л санаа байгаа. Тэгээд энэ бол дахиад сэтгэл зүй гэдэг маань ингээ явж ингээ хандлагатай бас холбогдож байгаа тийм. Тэгэхээр хандлагаа өөрчилцгөөе. За тэгээд сурын хөгжиж дэвшин шинийг сурыг тийм. Одоохондоо ингээ болоод энэ хуучнараа яваад ингээд болоод л байсан юм да. Ингэж л хийдэг байсан юм да гэдэг үгийг миний хувьд бол яг нөгөө дөнгөж ажиллаад тодорхой мэдлэг ур чадвартай болцоод юм суралцах гад шинийг хийх гээд явж байхдаа асар туршлагатай хүмүүсээс олон удаа сонсч ирсэн. Тэр реакц бол ер нь бол сөрөг хандлага. Тэгээд сөрөг хандлагаас илүү эерэг хандлагыг хэрвээ бариул цаг үетэйгээ хөл нийлүүлж өөрийнхөө үн цэнийг одоо очсон байгаа төвшөндөө аль болох удаан хадгалах боломжтой байна гэдэг л одоо санааг бас би дэвшүүлж байна. Тэгээд хэрвээ энэ бичлэг танд таалагдсан бол та лайк дарж надад мэдэгдээрэй. За мөн түнчлэн та ер нь яг мэдлэг ур чадвар хандлага гурийн комбинацийг тий юу гэж бодож байна? Энэ гурав зайлшгүй байх шаардлагатай юм уу гэдэг талаар комент хэсэгт бас санал сэтгэлдээрээ хуваалцаарай гэж хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Та бүхэн subscribe дараад дараагийн бичлэгийг цаг тухайд нь хүлээн авах боломжтой.